За нэвтрүүлэгтээ эргээд тавтаа морил үзэгчтэй студид өглөөний мэд нэвтрүүлгийн энэ өглөөний зочид ирсэн байгаа. За нэгдүгээр сургуулиас за тэр дундаа хүүхдийн байгууллага үүсч өгсөн 90 жилийн огт голдуулаад бас хоёр сайхан гавьяатай хүнийг бид студидтэй урьсан. Ингээ студидтэй ирсэн зочтой танилцуулъя тийм ээ. За тэглээ яг тэгэхээр өнөө өглөө биднийг урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгэхээр Сакура бүрэн дунд сургуулийн хэл бичгийн ухааны доктор Ж Амра. За мөн улсын тэргүүний 1-р бүлгийн пионерын ахлах удирдагч Отхон Жаргал нар хүрэлцэн ирсэн байгаа. Та хоёртаас энэ өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр яриагаа бас их сонирхолтойгоор эхлэе гэж бодож байна. Эвлэл пионерын ажилтны залгамж холбооныхоо талаар дэлгэрэнгүй сайхан ярил. За үзэгчдээ энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр бид хоёр яагаад хоёулаа ирсэн бэ гэхээр биднийг одоо ажиллаж явах 70-аад оны дундаас 80-аад оны 70-80-аад оны үед бол залгамж холбоо өөрөөр хэлбэл Ахмад үе залуу үеийнхний залгамж холбоог эрхэмлэн дээдэлдэг байжээ. Тэр нь ямар учиртай вэ гэхээр Ахмад үеийнхнийхээ ажлын туршлага дээр үндэслээд залуу үеийнх нь өөрсдийнхөө шин шинэлэг санаагаар ажил байдлаа зохион байгуулдаг учраас одоо тэрний дагуу би бол одоо өмнөх пионерын удирдагч нь буюу намын гишүүн хүн энэ хүн миний дараагийн пионерын удирдагч буюу миний дараагийн улсын тэргүүний бүлгэнд дөрүүлсэн ийм ахлах удирдагч ийм хүн. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бид хоёр хоёулаа хүрэлцэн ирсэн юм аа. Хүүхдийн байгууллага үүсч өгсөн 90 жилийн тохиож байгаа тийм ээ. Бас үн удаан түүхтэй хүүхдийн байгууллага маань тийм ээ. Пионерын гэж ярьж болно тийм ээ. Одоо пионерын туслан. Одоо миний мэддгээр бол нэг юм улаан гастыг зүйлсэн хүүхдүүдийг л пионерын одоо юу гэдэг гişүүд гэж ярина тийм ээ. Тэгэхээр бас энэ 90 жилийн түүхийн талаар бас үзэгчдэд мэдээлэл өгөхгүй юу? Яаж хөгжиж байна? Өнөөдөр ер нь манай пионерын гişүүд одоо юу гэдэг нь хүүхдийн байгууллага маань яаж хөгжиж байна вэ? За өглөөний мэнд төргий хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний одоо 90 жилийн баярын мэндийг та бүхэндээ хүргэж байна. За хүүхдийн байгууллага хөдөлгөөн манайх одоо 1925 онд одоо хоёр одоо бүлэг байгуулагдажсэн. Нэг нь одоо манай 1-р сургууль дээр байгуулагдажсэн. За манай 1-р сургууль хүүхдийн байгууллагын одоо 90 жилийн түүхтэй 1-р сургууль пионерын бүлгэн салшгүй холбоотой юм аа. За тэр хүүхдийн байгууллагын түүх 1-р сургуулийн түүхийг ярих юм бол одоо маш их цаг хугацаа орно. За ингээд би энэ өглөөнийхөө юунд товчлоод ингээд энэ хүүхдийн байгууллагын талаар бас ярья гэж бодож байна. Ер нь Монголд хүүхдийн байгууллага үүсч хөгжөхөд хүүхдийн өөрөө удирдах. За өөрөө хүүхдүүд одоо бие биендээ тийм ээ 25 оны пионерууд ихэд нэг янз. За тэгээд 30-аад оны пионерууд нэг янз. Тэгээд 40 50-аад ингээд 10 жилээр үүсгэхэд нийгмийн хөгжилтэйгээ холбоотойгоор энэ хүүхдүүдийн хийж бүтээж байгуулсан одоо түүхийн одоо улбаатай олон одоо үйл ажиллагаанд манай одоо пионерууд хүүхдүүд тэр манай ахмадууд бүгд л одоо энэ түүхийг одоо бүтээлцсэн. За тэр түүхийг бүтээлцэхэд бид хоёр ч гэсэн бас гар бие оролцож ингэж явсан. За энэ пионерын байгууллага гэдэг бол ер нь бол хүүхдийн одоо өөрөө удирдах одоо юу одоо их дээдлдэг байсан, хөгжүүлж ирсэн. За дээрэс нь хүүхдүүд нийгэмд маш их хувь нэмрээ оруулж ирсэн. За нийгмийн хөгжлөд байгаа тэр үед ямар одоо ажил хийж ин дайн тулааны үед пионерууд ямар ажил хийж ирсэн. За атар газар эзэмшихэд пионерууд ямар ажил хийж ирсэн. За ингээд үе үеэрээ ингээд яривал одоо 10 жилээр асар их түүхтэй ийм байгууллага маань. За миний хувьд бол одоо пионерын байгууллагын нөхцөн одоо улсын тэргүүний бүлгэмүүд байдаг. За тэрний одоо 4 дахь удаа улсад одоо улсын тэргүүний бүлгэн болсон түүхтэй. Тэгээ тэр талаар маш товчхон би бас дурдъя гэж бодож байна. За улсын тэргүүний пионерын бүлгэн болоход одоо нөлөөлсөн хүчин зүйлгүй одоо хүүхдүүдийн дунд тэргүүний хамт олон болох ийм хөдөлгөөнийг өрнүүлж исэн, нэрэмжит хамт олон болох тийм ажлыг өрнүүлж исэн, маш олон тооны клуб олон одоо ажлууд хийж исэн. Жишээлх юм бол одоо залгамж байны одоо 7 жигүүрээр аялдаг байсан. За энэ залгамж байны 7 жигүүрээр аялж хүүхдүүд олон одоо үүрэг амлалт аваад тэрнийхээ дагуу ажиллаж байсан. За дээр нь одоо энэ хүүхдийн байгууллагыг ажиллахад Монголын пионерын байгууллагын төв зөвлөлд одоо хотын эвлийн хороо, пионерын дүүргийн эвлийн хороод биднэрт одоо бас удирдлагаар биднийг хангадаг байсан. Маш олон одоо холбоотойгоор ажилладаг байсан. Дээрээс нь сургуулийн удирдлага.
За тэгээд үеийн сургууль хүмүүжүүлэгч багш нар тэр үеийн одоо сайхан хүүхдүүд энэ олон хүний хүч хөдөлмөрөөр энэ ажлууд бол явагддаг байсан. За тэгээд жишээлх юм бол ингээд Сансарт одоо Гүр Аргачаа Баатар нисээд ирэхдээ манай одоо сургуулийн тэргүүний хүүхдүүд ингээд зураг авахулж исэн. Тийм одоо ингээд тийм дурсгалтай. За Монгол улсын түүхэнд бас Филатовыг тийм ээ бас ингээд бас хамт ингээд бид нар уулзалт юм хийгээл авахулж исэн. За Пенрийн байгууллага гэдэг бол үнэхээр одоо тэр үедээ одоо үнэхээр хүүхдүүдийн эрэлт хэрэгцээ болсон ийм сайхан байгууллага байсан. Одоо бид нар Пенрийн идэвхтнүүд маань Бид одоо эдгээр улс их орондоо маш өндөр хариуцлагатай ажлыг хийгээд ингэж явж байна. Одоо энийг харж байгаа бол бүгд л одоо өөрсдөө харж байгаа хаа гэж бодож байна. За тэгээ манай сургуулийн хувьд бол үеийн одоо пионерийн удирдагч нар үеийн пионерүүдтэйгээ ингэж хамтарч ингэж уулзалт цуглаан одоо хийж туршлага суулгалт солилцож байдаг. Энэ үеийн за манай сургуулийн хувьд энэ Ахмад одоо тийм ээ Монголын одоо тэргүүний сэхэтнүү доктор олон одоо хүмүүстэй уулзалт цуглаануудыг бас олон хийж ингэж иржсэн бас ийм түүхтэй байна. Товчхонда. Үнэхээр их түүхтэй тийм ээ 90 жилийн хувьд тун утахгүй 5 сарын 8-нд 90 жилийн болно тийм ээ. 90 жилийг одоо өгтөж ямар арга хэмжээний зохион байгуулалт байна? За сая бид нэр 90 жилийн огтж 10 жилийн лаборатори 1-р сургууль дээр тус сургуульд болон Монголын пионерийн байгууллага гэж хуучин нэрээр нь хэлцээ хүүхдийн байгууллагад ажиллаж исэн ахмадуудын бараг 5 үеийн гэх юм уулзалт явлаа л да. Их сонин сайхан уулзалт боллоо. Өөрөөр хэлбэл намайг 8 дугаар ангид байхад пионерийн зөвлөлийн дарга байсан одоо сүрэн жуугаа өөрөө биеэрээ ирээд за тэгэл сүрэн жуугаас ахуулаад өстой маш шим олон одоо үеийн эвлэг пионерийн ажилтнууд ирж сугалж маш сонин сайхан ярилцлага болсон. Мэтлэнгээр олон ажлыг зохион байгуулагч байна. Бас одоо тэр пионерийн тусланд нэгдсэн хүүхдүүд гэхэд бол маш их итвэх санаачлагтай байсан юм шиг байгаа тийм ээ. Одоо юу гэдэг нь бусдаагаа уурайлдаг ямар нэг ажил одоо хийгэгтэл бүгдээрээ сайхан сэтгэл нэгдээд л гүгээд орчдөг нэг тийм л сайхан гэгээлэг байгууллага байсан юм шиг байгаа тийм үү? Тийм. Тэгэхээр бас нөгөө байгаль орчныг хамгаалахад хүүхдийн оруулсан хувь нэмэр гэж тухайн үед бол бас байгалыг маш их хамгаалдаг гэсэн тийм хүүхдүүд мод хардаг байсан. Тий яг үнэ. Тэгэхээр одоо жишээлх юм бол байгаль орчныг хамгаалах ажлыг бид нар одоо нэг тийм лозунг маягаар яриад байгаа байхгүй. Бид нар тэр үед бол яадаг вэ гэхээрээс одоо дендраар гэдэг дамбад аржаад байсан мод өржүүлгийн талбайд манай сургуулийн пионерүүд 14-21 хоног ажиллаад тэр модыг хэрхэн яаж өрсөлдүүлдгийг, яаж тарьдгийг, яаж арчилдгийг тэр бүгдийг өөрсдөө хүүхдүүд маань сайн дураараа бид нар ингээ хийдэг байсан. За тэрнээс гадна одоо тэр үеийн нэрээр зөвлөлтийн гэж хэлэх юм л да. Одоо пионерийн байгууллагын туршлагаар өсвөрийн очтын бүлэг гэдгийг манай сургууль дээр анх удаа байгуулад бид нар бол тусгай форумтай, унаатай тэр унаагаараа яваад одоо тэр энэ хотын ойролцоох цуслангуудад одоо юу хийгээд эргүүл хийгээд тэгээд одоо шилэх юм бол гоожмоожингүү мод авсан байх юм уу тиймэрхүү юм дээр хяналт тавиад инхээр тэр хүүхдүүд маань тэр мод үржүүлгийн газар ажиллахаараагүй ийм их хүч хөдөлмөр орж ургуулсан модыг бол хайрлахгүй байхын аргагүй юм а гэдгийг ойл. Тэгээд тэр хүмүүсийн дунд эн чинь өсвөрийн ажлын бүлгийнхэн гээд эргүүл хийгээл одоо тэд нар чинь бүр нийгэмд одоо тийм байр эзэлчихсэн. Тийм одоо үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн эргүүлгээд тий. Тэгээ ус хамгаалах нь болохоор цэнхэр эргүүлгээд тэгээ энэ өсвөрийн очтын яг цуслангийн нээлт болж байна энэ дээр. Энд одоо хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг хоёр одоо гавьяат байх хэвээр юм. Энэ хоёр гавьяатай хүн маань болохоор одоо энэ хоёр хүн байгаа юм. Энэ одоо Монгол улсын гавьяат багш Гомсөрөн багш. Манай сургуулийн захирлыг маш олон жил хийсэн. Энэ одоо Монгол улсын гавьяат багш Цэрэн Найданд гэдэг энэ хоёр өгшин бол одоо өөр энэ ажиллагааг зохион байгуулахад гар үе оролцож исэн бид нарыг одоо үнэхэрийн одоо урмаар хайрлаж одоо зоригжуул чамтраа ажилтдаг байсан. Энэ ахмадуудынхаа үлгэр дуурайгаар л өдөө болтол явж байгаа. Тэгэлгүй яг хүүхдийг хар багаас нь ингээд байгаль орчноо хамгаалах тэр сэтгэлийг одоо суулгах гэдэг өөрөө хамгийн их сайхан тийм ээ. Тэр сайхан. Одоо бол та бүхэн тэр пионерийн тэр үеэ эргээд санахад бол гөөмө их дурсамжтай байх та тий. Ярих их дуртай юу? Тэсээ хоёр санаалаа. Маш их дуртай. Улаан газ зүгэл тэгэл. Сая бид нар 1-р сургууль дээр очиход бид нарыг гадаа
бүр одоо нэг сонирхолтой юм боллоо. Бүгдээр ингээд гадаа ингээд пенерийн газ төг зүүцэн хөлтөд хоёрыг нь яг тэр үе шиг хоёрыг нь жагсаад хүлээж аваад биднэрт газ төг зүгээд ингээд хүлээж авсан чинь бүр нэг нэлээд одоо 30-40 жилийнхээ өмнө очсон юм шиг санагдсан. Тэгэхээр бас ингээ багш нарын дундаас их олон хэлбэрийн ажил явуулдаг байсан. Багш нар өөрсдөө тэр хүүхдийн байгууллагынхаа үүрэг зорилгыг сайн мэдчихээж, тэгжээж хүүхдэд зохион байгуулна. Тэгэхээр бид нар ингээ өөрсдөө Пенер олимпиадад оролцож байгаа. Энэ дандаа багш нарын зураг байхгүй ингээд одоо яг гастдаг зүтцлээ. Тэгээд одоо нөгөө хүүхдийн байгууллагынхаа дүрм журм одоо ямар ажлыг яаж зохион байгуулах вэ? Тэр бүх юмнуудаа хариулаад өөрсдөө баг хүүхд болсон. Тийм өөрсдөө хүүхд. Тэгээд пенерийн удирдагч нарыг найрамдал сүслэнд аваачаад бид нарыг цугларалт хийгээд яг л одоо яаж жагсах вэ? Тэр бүгдийг хийлгдэг. Яг биеэр өөрсдөө хийдэг. Тэгжээж бас шагнал урамшуулалт төр бас нэлээд олгодог байсан юм шиг байгаа тийм ээ. Багаар нь хамт олноор нь шалгаруулад л тийм ээ. Манай сургууль дээр ер нь л улсын хэмжээний олон одоо сайхан ажлуудын анхдагч нь манай сургуулиас хийгдэжсэн. За түүний нэг нь одоо 68 онд анхны пенгийн бүлэг одоо улсын тэргүүний бүлэг болоод артик тусланд ангиараа явж ирсэн. За дараа нь манай одоо сургуулийн пенерийн бүлэг 1984 онд улсын тэргүүний бүлгэн болоод манай сургуулиас одоо тэр үеийн одоо олон улсын тусланд 3 хүүхэд одоо сургуулийн удирдлагаас ингээд 3 хүн ингээд 6 хүн улсын зардлаар гадаадад амрах бүтэн сар ийм амрах ихээр шагнагдчихсэн. За тэгээд ер нь тэр үеийн ажил хийсэн, чинийг санаачилсан энэ сайхан ажлуудыг дор нь үнэлж дүгнж тэр хүүхдүүдийг урамшуулж багш нарыг чиглэсэн урамшуулад энэ пенерийн удирдагчны гадаадад их явуулдаг гэсэн. Тэр гадаа олон улсын туслангуудын туршлагыг суралцуулж манай амраа багш бас явж ирсэн. Бид тэр хоёулаа бас олон улсын туслангуудад амарч тэр сурсан мэдсэн зүйлээ сургууль хамт олон одоо юундаа бас хэлж ирсэн. Тэгээд энэ хэлж байгаа зүйл дээр бас нэг зүйлийг нэмж хэлэхэд сая одоо хүүхдийн байгууллагын хөдөлгөөн үйлч үүсгэн 90 жилээр зориулсан эрдэм шинжилгээний баг хурал болсон. За энэ байгууллагын 90 жил зориулсан эрдэм шинжилгээний олон илтгэлүүд ирснээс 10 одоо шалгалсан илтгэл тавигдсан. Тэр одоо хуралд суугаад их сайхан илтгэлүүд энэ өнөөгийн одоо залуучууд одоо бидний энэ хийжсэн энэ ажлыг үргэлжлүүлээд бас л их сайхан санаачлагууд гаргаж их сайхан судалгаа олон сайхан илтгэлүүдийг сонсоод би бас маш их баярлж суусан. Сайхан сонссон. 90 жилийн олон ажлууд хийгдэж байна юм. Тэгэхээр бас нөгөө тухайн үед өсвөрийн ойчтын бүлэг гэж хэлсэн. Тэр их сонирхолтой санагдаж байна л да. Тэр талаар бас тодорхой сайхан дэлгэрүүлж яриул. Тэгэхээр тэр өсвөрийн ойчтын бүлэг гэдэг бол ер нь тэр үедээ бол одоо маш их одоо тийм сонирхолтой ажил байсан л да. Одоо өсвөрийн ойчтын бүлэгт байсан их хурлын гишүүн байсан. Одоо зөндөл олон хүмүүс байсан. Манай идэвхтнүүд чи ер нь бүгдээ дандаа дарга нар байдсан шүү дээ одоо. Тийм тэгээд өсвөрийн ойчтын бүлэг гэдэг дээр бол яг хөөр бид нар тэнд өсвөрийн ойчтын бүлэгт бол хүүхдүүд одоо ээлжээр амарна. Тэнд амрахтаа одоо тэр буг согоог чинь харж байгаа юм. Тэрний одоо тэр амьдардаг одоо орчныг нь цэвэрлж байгаа юм. За тэгээд тэрнээс гадна одоо бид нар ой цэвэрлэх ийм ажлуудыг өөрсдөө хийдэг байсан. Тэгээ маш олон хэлбэрийн ажлууд отгоогийн үед бас тэгээ энэ хамгийн гол нь нөгөө ой модны ажилуулдрыг яамтай хамтарч тэр байгууллагын зүгээс ч гэсэн бас тусалцаа үзүүлдэг байсан. Тэгээ сургууль ингээл олон талаас энэ сайхан ажил хүүхдүүдийг оролцуулаад тал талаас ингэж сайхан улсын хэмжээний бүр туршлага ажил болж ирсэн манай сургууль. Одоо тэр пионерийн бүлэгт илсэн гишүүдээс сая устаа хэлж штэ. Ер нь дандаа дарга нар байдаг гэдэг хэлж штэ. Учир нь одоо яг юундаа байсан бол тэр яг хүүхэд наснаас нь ахуулаад нэг зөв төлөвшөлт оруулж чадчихсан юм бол би хувьдаа дүгнээд байх юм. Тийм тэгэхээр одоо хамгийн гол нь тэр хүүхдүүд маань одоо жишээлх юм бол манай одоо бүлгмийн зөвлөлийн гишүүд гээд энэ дээр одоо маань яг миний үеийн бүлгмийн зөвлөлийн гишүүд байна. Энэ туул гэдэг маань маш том компани захирал, энэ дүрзэгийн одгүй гээд их хурлын гишүүн байсан хүн байна. За тэгээд энэ их хэмж болсон хүн байна. Энэ алтан цэцэг гээд эрэл сургуулийн захирал олон жил хийсэн. Бичлэн гээд энэ удирдах ажил хийжсэн энэ хүмүүс маань одоо энэ Баттулга энэ чинь бүгдээрээ л одоо Баттул энэ чинь манай пенерүүд шүү дээ. Тий. Тэгэхээр энэ ямар учиртай юм бэ гэхээр тэр хүүхдийн өөрөө удирдах ёс хамт олонны өмнө дунд одоо хүлээх үүрэг хариуцлага тэрнийхээ дагуу ажиллах ухамсар гэдгийг багаас нь төлөвшүүлжсэн юм болоо гэж боддгийн. Тэгэл одоо Мегон Бинк бол төртлөг ерөөсөө л тэр пенер байхдаа л нэг тийм даргалахгүй тийм одоо царайтай тэгэл ангийнхаа хүүхдүүдийг зохион байгуулаад
одоо Эрдэнэчим багш ангийн бэлгийн дарга шүү дээ. Тэгэхээр тэр маань юу вэ гэхээр ер нь одоо тэр бие биендээ шаардлага тавьж, бие биенийхээ шаардлагыг хүлээж авч тэгээд хамт олонны өмнө би нэг ийм үүрэгтэй гэдгийг үнэ ухамсарлуулж ийсэн болов. Тэрний улбаатай юм болов гэж боддөө шүү дээ. Ер нь тэр улаан гастыг ингээд зүүчингүүд л те нэг тийм өөрт нэг тийм мэдрэмж төрөл тийм ээ. Тэнэрт илсэй гэсэн хүсэл маш их байдаг гэсэн үг дээ. Нэг бүлэг яг хичнээн хүүхдээс бүрддэг байсан юм бэ? Нэг бүлэг чинь яг зохион байгуулалтууд нэг англи нэг бүлэг болдог гэсэн. Тэгээд дотроо тэр үедээ одоогоор бол баг болно тий. Салаа гээл буруу салаатай янз ингээд анги болгонд зохион байгуулалтаа бас ингээл салааны зохион байгуулалтаа тэр үеийн пенрийн байгууллагын одоо юугаар бол тэгж байна. Тэгээд одоо юу гэдэг тэр нөгөө туслантаа очичоод л өглөө босч ирээд л нөгөө хийх ажлуудаа бүгдийн сайхан дараалцсан. Тэгэл бүгдээр ярилцж байгаа сайхан хийгээл ажлуудаа хийгээл явчихв. Одоо та юу гэдэг яг тэр пионерын туслангийн үеийн тэр нэг процессыг нэг та нэг тавьчихаа ярь да. Яг юу их өглөө босоо. Өсвөрийн очид пионерын тусланд бид нар одоо маш олон жил явсан. За өглөө босоод бид нар хамгийн эхлээл бүрийн дуугаар босно. Босоод бид нар гимнастика хийн. Тэгэл гүйн тэр бүгдээрээ за тэгэл гүйж ирэл нөгөө пенрийн туслан одоогийн хүүхдийн туслантай ялгаа байхгүй хоолндоо орно. Тэгэл ерөөсөө тэр 14 хоног явах бүр төлөвлөгөө бүгд гарцсан гэдэг. Тэгээд тэр өнөөдөр одоо ийм ажилтаа тэгэл өглөө болгон шугам загсаал юм. Тэгээд шугам загсаал дээр мэдээлэл рапортаа өгнө. Ер нь нэг тийм хагас чирэгжүүлсэн байдалтай. Тэгэл шугам загсаалаа хийгээл тэр өдөр хийгдэх ажлуудаа өглөөний мэдээж авал тэгэл тэр ажлуудаа тэгэл ер нь л нэг амрах тийм завгүй л тэ өнөөсөө ингээл нэг ажил дуусаад дараагийн ажил нэг ажил дуусаад ингээл явдаг байсан. Тэгээд тэр амралтаараа одоо шилэх юм бол танхимд үлдсэн ургамал судлалын хичээж байдаг юм, амьтан судлалын хичээл тэр бүгдтэйгээ холбогдуулаад ургамлын хатаамал юм. Эсвэл одоо нэг юм хэсэг газрын ямар цэцэг ургамал ургасан байна уу? Одоо өөрөөр хэлбэл голын иргэний зүлэг уулын ингэр дээрх ногоо хоёр яагаад хоёр өөр байна уу? Бичлэнгээр тэгээд нөгөө танхимд олсон мэдлэгээ бас баяжуулж исэн юм шиг байна. Тий, сонин. Тэгэл спортын тэмцээнүүд явагдана. Тэгэл янз бүрийн уралдаан тэмцээнүүд явагдана. Тэгэл ер нь бол завгүй. Байн гараагаасаа тий сурах. Найз нөхдийн холбоо энэ төр бол тэгэл бас дагаал үүсээ. Дагаал үүснэ. Тэгэл эхний ээлжийнхэн жоохон бага насны хүүхдүүд арай за тэгэл ахлах анги болоод тэгэхээр бас арай өөр эргэл нөхөрт нь арай бас явуулсан. Одоо ойгоо тэгээд яг ямар шууган тэмдэглэе гэж бодож байна. Сайхан улаан гастаг зүүцэн хүмүүс олноор харах юм бол их л гоё байх та тий. Хүүхдийн үндэсний төв одоо улсын хэмжээнд бас олон сайхан ажлууд хийж өнөөдөр гэтэл найрамдал тусанд бас сайхан ажил явагдаж байна. Одоо нэг сургуулиуд ингээд дүүрэг хот ингээд бүгд л одоо олон талт ажлууд хийгдэж байна. Нэгдүгээр сургуулийн хувьд бол бүтэн жилийн төлөвлөгөө гаргаад тэгээд энэ Ахмад Бенрүттэйгээ уулзах Ахмад одоо пенрийн удирдагч нартай уулзах уулзалт цуглаан тэгэл олон одоо ажлуудыг тэгэл энэ түүхээ мэдэх үзэсгэлэн гаргах кино юм үзэх одоо сургуулийн хүндэтгэлийн танхимд бас ажлууд зохиох сургуулийнхаа түүхийг мэдэх энэ хүүхдийн байгууллагын түүхтэй холбоотой түүхийг одоо судлах ийм олон ажлууд ер нь хийгдэж байна. Уралдаанууд зохион байгуулж байна. Хотын одоо хүүхдийн байгууллагаас бүх хүүхдүүдийн дунд уралдаан бас зохион бичлэг гэдрийн бас уралдаан зарлж байна. Тэр нь манай нэгдүгээр сургуулийн хүүхдүүд маш идэвхтэй оролцоод бас сургууль дотроо шалгаруулад бас шалгалсан зүйлүүдээ бас тийш нь явуулж байна. Ингээд ярил одоо энэ талын одоо олон талтай ажлууд явагдаж байна. За баярлалаа. Өглөө эртлэн босч бас ажил болгож бидний урилгыг хүлээн авч тэ студид дэрж сонирхолтой ярилцлага өрнүүлсэн та хоёрт баярлалаа. Ойн баярын арга хэмжээнд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Ажлын амжилт хүсье. Ойн баярын арга хэмжээнд үнэхээр сайхан болох болтугай. За баярлалаа. За ингээд өглөөний мэнд нэвтрүүлгийн манай зочны ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг цаашаа өргөжлөх болно.